Нэг асуулт асууя. Одоо энэ ипотекийн зээлгэд орон сууцны талаар одоо явж байгаа нэг бол ардчилсан манайх одоо бид нар хийж байна гэдэг яриад байна. Тэгээ одоо манайх энэ бодлого дээр цаашдаа ямар бодлого баримж байгаа юм бэ? За төрийн өнөө бодлогоо бол цаашд нь үргэлжлүүлээд бариад явах юм тал юм байгаа юу? Энэ ипотекийн зээл болон тэр өнөө байр орон сууцны түрээсийн байр, ахмадын байр эднэрийн талаар ямар бодлого зорилготой байгаа вэ гэдгийг хэлж байна. Ойлголоо. Би өөр Монгол Улсын их сургуулийн төгслийн дараах сургуулийн захирал. Тэгээд Жавхлан Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургууль сурж байхад багшилж байсан. Дипломын ажлын хамгаалалт дээр нь сууж исэн төгслийн дарга юм байна. За би өнөөдөр юу гэж хэлэх гэж байгаа гэхээр эхлээд сонгогчдын манай иргэдийн асуусан 5% ипотекийн зээл дээр нэг үг хэлэх гэсэн. Би өөрөө бас одоо Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийн оролцох захирал хийж байгаа, төгслийн дараах сургуулийн захирал хийж байгаа. Тэгээ Монгол Улсын Монгол банкны бодлогын зөвлөлд болохоор хараат бус гишүүнээр ажилтдаг, томилогдож ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр 5% ипотекийн зээл бол аль нэг намын бодлого биш гэж бид нар бодож байгаа. Яг л Монгол Улсын макро эдийн засаг, Монгол Улсын урт хугацааны хөгжил, Монгол хүмүүсийн хадгаламж, үйл хөдлөх хөрөнгөтэй болох үе дамжин уламжлуулах, өвлүүлэх тэр хадгаламжийн тэр үйл хөдлөлийн дэмжих зорилготой тийм бодлого юм байна. Давхар бол Монгол Улсын хамгийн том одоо бууд уурхайн дараа орж байгаа, хөдөө аж ахуйн салбарын дараа орж байгаа барилгын секторыг дэмжиж байгаа юм том бодлого юм байна л да. Тэгэхээр энэ бол 2016 оны 6 сарын 29-ноос хойш хөгжлүүлнэ. 6% бол зарим хүмүүс бол сонингоор болохоор тийм нам ядвал энэ бодлого байхгүй болно, ийм нам ядвал тийм бодлого үргэлжлэнэ гэсэн юм болохоор манай иргэд сонгогчдод тий одоо итгээрэй гэж хэлэх гэсэн юм аа. Монгол онд хэлж байгаа. Одоо би болохоор багш хүний хувьд бол юу гэж хэлэх гэж байна гэхээр ер нь бол энэ бас эдийн засагч хүн иргэдийн төлөөлөгчтэй хурал дэвшгээд байж байна. Их хурлын эх 4 жил бол манай Монгол Улсын макро эдийн засаг нэлээд хэцүү жил болно. Яг л бид нар 1.5 тэрбум Америк долларын өрийг төлнө. Бүр хүүгийн төлнө, үндсэн одоо өрөө бас төлж эхэлнэ. Тэгээд одоо биднэрт бол яг үгээр гадаадаас тэрийг зээлж авч төлөхөөс өөр арга байхгүй. Тэгэхээр ингээд Монгол Улсын одоо жил болгоны төсвийн тухай хуулиараа 11 сарын 15-нд их хурл дээр батлагддаг төсөв дээр маш их одоо гацаа гардаг, ачуудал гардаг. Тэрэн дээр болохоор 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн одоо төсөв Монгол Улсын дараа жил явж байгаа бүх хөрөнгө хуваарлтын асуудал дээр их хурлын гишүүд, эдийн засгч бус хүмүүс бол маш одоо хариуцлагагүй ханддаг. Та нар бол мэдж байгаа бол заримдаа бүр ерөөсө ганцхан их хурл, ганцхан тарах, ганцхан хуулийн нөхцөл байдаг шүү дээ. Тэр нь төсвөл баталж чадахгүй тохиолдол. Өөрөөр их хурл тарах тийм эрх зүйн үндэс байдгүй байхгүй. Тэгэхээр яасан бэ гэхээр 11 сарын 15-нд их хурлын гишүүд болохоо батлахгүй, уншихгүй явж яснаа зүгээр шууд баталчаад тэгээ явах хэлээр нэмэлт тодруулга оруулна гэж бодчихно. Тэгээд та бидний амьдрал тэтгвэр, тэтгэмж, цэцэрлэг, сургуулийн одоо энэ бүх их дээд сургуулиудын одоо санхүүжилт бүгдээрээ ийм одоо үл ойлгогдох тодорхой бас байдал шилжиж байна. Тэгэхээр би энэ залуу хүмүүсийг, эдийн засагч хүмүүсийг төвшөндөө орон нутгийн болон улсын төвшөнд бол төсвийг их хариуцлагатай хяндаг, болвол одоо тэнд нь оролцдог, баталдаг хүмүүс байгаасаа гэж би бодож байна. Ялангуяа одоо Жавхлан бол одоо сайн эдийн засгч нь мэднэ. Одоо Монгол банкнд 20 жил ажиллаж байгаа. Эдийн засгчаас нь хяналт шалгалтын одоо хэлтсээс нэг би мэдж байгаа. Тэргүүндэд ерөнхийлөгч болдог бид нар мэдж байгаа. Тэр Жавхлан шиг хүн бол одоо улсын их хурлын төсвийн байнгын хороонд зайлшгүй байж тэр төсвийг маш хяналттай, маш хариуцлагатай хэлэлцэж баталдаг тийм залуу үеийн төлөөгч байгаасаа гэж үзэж байна. Тэгээд ахмадчууд өдөөс авах байгаа гэж. За манай отгон дөөс хөшиг энэ дунд үеийнхэн мэдж байгаа манай